За, шинжлэх ухааны таны мэдхийн одон өндөр цуугийн хүннүүгийн түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ нэвтрүүлэг та бүхэнд маань NTV телевизээр болон одон өндөр 83.3 болон 107 гэсэн хостолгооноор яг одоо хөрж байна. За энэ нэвтрүүлгийн маань харин ивент тэтгэгчээр бол өдөр бүр шинэ ураатай төлөжүүгийн хамт олон маань болон за Infinity United компани хамт олон маань оролцож байгаа. За тэгээ өнөөдрийн сэдв. За өнөөдрийн сэдв болохоор яг өмнөх сэдвтэйгээ холбоотойгоор өмнөх сэдв маань болохоор вангуудын өрсөлдөөн ба хүннүү нарын ялалт гэж байсан шүү дээ тийм бол одоо өнөөдрийн дугаараар бол ер нь ордны хуйлдаан гэсэн дугаар байгаа юм. За тэгэхээр энэ дугаарын хамгийн гол онцлог нь юу вэ гэхлээр ер нь яг одоо энэ цаг хугацаанд бол яг умард хятад хятадын бүс нутагт бол нүүдэлчдийн 16 улс байгуулагдах үндсэн суурь нь болж өгч байгаа. 3 улс мөхж байгаа. Жин Дэнаст бол одоо яг хүннүү нартаа буцаагаад өөрсдийнхөө захирж исэн хүннүү нартаа бол эзлэгдэх одоо норж унах. Үүнээс гадна хятадд бас олон улс оршин тогтнож байгаа. Өмнөдийн Цин гэдэг ч юм уу одоо ингээд янз янзын одоо улс орнууд тогтож байгаа. Үүнээс гадна бусад нүүлчин овог аймагуд бие даах гээд байгаа. Ийм үйл явдлууд байгаа. Тэгэхээр энэ үйл явдлаас хүннүүнэр хэр товоон гарч ирэх вэ Ер нь яг ордны хуйлдаан гэдэг маань бол ер нь хүннүү болон ер нь яг одоо энд байгаа бүх улс орнууд бусад овог аймагуд ч гэсэн бүгдээр л ордны хуйлдаан буюу одоо төрийн эрх мэдлийн төлөөх хуйлдаанд хэрхэн өртөж байгаа вэ гэдэг талаар ярих юм. За өмнөх дугаарт хоёулаа Лю Юаны тухай ярьсан. Лю Юан бол яг 304 онд бол хүннүү нараа нэгтгэхэд Шанью суусан. За Шанью суугаад Жин династиг дэмжижсэн боловч сүүлдээ Жин династ өөрсдөө дотроо хагаралдаад эхэлсний үндсэн дээр ер нь бол Лю Юан бол хүннүг бол тусдаа одоо ингэж бие дааж одоо орших замыг нээгээд өгсөн. За үүнээс холбоотойгоор бол Лю Юан бол яг өөрийнхөө нөгөө эхийн талынхаа ураг удмаа ингэж өөрийнхөө овгоо болгоод авсан хүннүү хүн учраас улсаа хүннүүгийн хан улс гэд нэрлэлсэн За тэгэхээр энэ утга санааг бол ер нь бол юу гэж ойлгох вэ гэхэлэр яг умард нутагт байгаа яг нүүдэлчин хүннүүчүүд бол Лю Юан болон түүний одоо хүү Лю Цун энэ хүмүүсийг бол Шанью гэж үздэг. Харин нөгөө нэг өмнөд нутгийнх нь болон одоо эзлэгдсэн улс орны хятадын ард иргэд бол эдгээрийг хан династийн Хуанди гэж үзэж байгаа байхгүй юу? Ингэж үзэхээс ч өөр аргагүй болчиход байгаа юм. За ингээд ер нь бол яг хүннүүгийн хан улс нэг байгуулагдах болсон шалтгаан нь энэ. За тэгээ хоёулаа өмнөх дугаар дээр болохоор 311 онд бол Лю Юан бол нас орж байгаа Ингээд 60 наснда таалал төгсөж байгаа. За таалал төгсгөөс өмнө бол Ахмад хүүдээ бол хаан ширээг гэрээсэлж үлдээсэн. Энэ бол угаасаа хууль ёсны одоо хүннүүчүүдийн дагаж баримталдаг байсан уламжлал. За энэ уламжлалын дагуу хүүдээ үлдээсэн боловч хүүн бол өөрийнхөө дүүдээ буюу Лю Цунда атаархсан. Тэгээ ордны төшмөлүүд ч гэсэн Лю Цун бол эрх мэдэлтэй цэргийн маш гарамгаа жанжаан. Тийм учраас ирээдүйд чамд маш их гай болно гэж үзэжсэн учраас одоо дүүгээ одоо нэг хэдийгээр нөө цэргийнхэн одоо ингэж дэмжээгүйч гэсэн цэрэг цуглуулад дүүргүүгээ довтлуулахад нь дүү нь бол одоо энэ хүртэл тиссэн шүү гэдэг шиг яг юу яасан байгаа юм. Ахыг хороож алаад өөрөө одоо Лю Цун бол хүннүү аймгийг удирдах авч байгаа. За нөхцөл байдал одоо ингээд Лю Цуны гарт ороод ирлээ хүннүүгийн одоо эрх мэдэл. За энэ эрх мэдлийг ашиглаа цаашаа явахдаа бол нөгөө эцгийнхэн үед нь нөгөө гарамгаа хоёр чанжин байсан шүү дээ. Лю Лё буюу хүннүүгийн одоо Шаньюгийн удам угсааны хүн нөгөөх нь болохоор Шилэ бол одоо яг угсаа гарал нь одоо хаанаас гаралтаа мэддэхгүй боловч явсаар байгаад нөгөө нэг бослог тэмцэл удирдах явж байгаа сүүлдээ цэргийн гарамгаа жанжин болж хувирж байгаа. Энэ хоёр алдарч жанжин бол Лю Цуны гарт одоо байж байгаа. Буюу захирагдж байгаа. Ийм үйл явдал болж байгаа. За гэтэл энд бол одоо нөгөө нэг GG гэдэг одоо нөгөө нэг одоо хятадын талын гэсэн үг шүү дээ Хуанди байгаа. Энэ Хуанди бол одоо Жин улсынхаа яг одоо төрийн эрх мэдлийг бол ингээд дангаараа ингээд атгаад ер нь хүчтэй засаглалтаа болъё гэж хэлсэн боловч төрийн сайд төшмлүүд нь ер нь бол зөвшөөрөхгүй байгаадсан. За ингээд зөвшөөрөхгүй байгаадсан энэтэй холбоотойгоор ер нь бол тэр нэг сайдыгаа одоо нэг жоохон юу яагаад байгаа байхгүй. Тэр сайд нь болохоор нэр нь Сима юу байгаа юм. За Симас юу бол
Нөгөө өрсөлдсөн хоёр том сайдын нэг шүү дээ. шүү дээ. Өрсөлдсөн хоёр том сайдын нэг. Сима юу бол одоо сүүлдээ эвгүй байдалд ороод ирэхлэнгуудаа за би шаниугийн толгойг аваад ирье те гэсэн үүднээс цэрэг аваад морддог. Ингээ хүмүүнэрт ялагдаж байгаа. За энэ ялагдлын үндсэн дээр бол одоо төрийн ордонд хааны дэргэд үлдсэн тэр жин хуандгийн дэргэд үлдсэн сайд нь те. За энэ CU-гээс ч л болоод ерөөс улс орн мөхлөө гэд хэлсэн байгаа. За ингээд нөгөө CU-г чинь замаасаа зайлуулахын тулд хамгийн сайн ордонд дэмжижсэн хоёр найз цэргийн жанжингийг те төшмөлийг нь устгаж байгаа байхгүй цаадалж байгаа. За ингээд сүүлдээ ямар ч ирэх мэдлгүй болсон CU болвол яг өхөөсөө өмнө бол те юу яаж байгаа. Өөрийнхөө найздаа те бүх цэргийн ирэх мэдлээ өгч байгаа. За энэ цэргийн ирэх мэдлийг авсан одоо Ван Ян болвол мэдээж нөгөө өмнө дугаар дээр ирсэн ш төгч хүн гээд. За тийм учраас нөгөө нас орж байгаа те найзыгаа бол те оршуулахын тулд уугуул нутагт нь аваачаад оршуулах зан үйл үлдэж байгаа байхгүй. За энэ үед нь яг хүннүүгийн нөгөө нэг алдар цайн чинь шийлээ гарч ирэнгуутаа бүгдийн тэр нэг хаадын удмын тэр одоо тэдний угсааныхны те хаадын удам гинэ. Тэдний угсааныхны одоо маш олон хүнийг цаазлаад тэгээд нөгөө нэг оршуулгын зан үйл гэдэг чинь тухайн хүний хойд насанд нь явах те хүндэтгэл илэрхийлэх гэж байгаа нэг ёс заншин шүү дээ. Гэтэл тэрийг нь болохоор бүр ингээд оршуулгын галдан шатаагаад нэг хүмүүсийн галдан шатаагаад те тэгээд ингээд дууссан байгаа юм. За ингээ хүмүүнээр бол одоо яг жин дианаст те энэ улс руу бол давталж байгаа байхгүй. За энэ улс руу давтлаад ирэхэд нь бол одоо хамгаалах ямар ч цэрэг байхгүй нөгөө сайд чинь бүрсүүлд аргаа орж байгаа. Хов утгасан. Тэр нөгөө хаан нь одоо оргод цогтж явж байгаад хүмүүнэрт баригдаж байгаа ийм үйл явдал болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо нөгөө нэг сайд байгаа шүү дээ нөгөө нэг Гауси гэдэг нөгөө хамгийн том хор утгаад байгаа сайд нь шүү дээ. Нөгөө ордын төшмөлгээд байгаа. За энэ сайд нь нөгөө хаанаа оргуулсан мөртлөө өөрөө болвол яасан бэ гэхэлэр одоо юу яаж байгаа вэ? Нутгийнхаа нэг зах руу цутаж гарч байгаа. За ингэж цутаж гарангуутаа шин засгийн газар байгуулсан. Энэ шин засгийн газар нь зүүн жин ус гэж байгаа байхгүй. За тэгэхээр одоо нөгөө өмнөх нь баруун жин гэж тэрнээсээ ялах гэдэг шүү дээ тийм. Гэтэл зүүн өмнөх жин ус нь болохоор 265 оноос 317 18 он хүрж байгаа сте. За гэтэл зүүн жин ус бол 317-оос 420 он хүртэл бас явсан байгаа байхгүй. Тий, ингэж өмнөхөөсөө илүү. Тий, өмнөхөөсөө илүү явж байгаа гэсэн. Тийм ээ. За тэгэн гут нөгөө зүүн жин буюу одоо тэр Гауси гэдэг тэр нэг хор хутгаж байгаа сайд тий. Энэ сайдыг бол хүмүүч зөнд нь орхисон гэд иймэрхүү үйл явдлуудыг хоёулаа яриад дуусгасан. За өнөөдөр болохоор юу яаж байгаа? Хоёул бол тэр ордны хуульдаан гэсэн хэсэгтэр бол ер нь хятадын эрх баригчид бол тий яг энэ юу яаж байгаа байхгүй? Томоохон өмнөд нутгийнхаа хүчлүүдийг нэгтгэх гээд байгаа. Нэгтгэж байгаад одоо хүмүүчүүдийн эсрэг тий үзэх гээд штэ. Яг энэ үед үзэх гэдсэн чинь тэнд нөгөө нэг зүйл нь болоогүй. Болоогүй гол шалтгаан нь болохоор хүнүүгээс айгаад нутагтаа одоо нэг яг жин ус руугаа цугларсан одоо дөрвчнэр байгаа байхгүй. Хятад тусганы хүмүүс гэсэн үг тариачд. За энэ хүмүүс болвол дайнаас дөрвж ирсэн учраас эдгэр хүмүүсийг буцаад нутаг руу ингэж суурьшуулж иж төрийн аппарат хэвийн явах гэдэг штэ. Тэгэхэд нь нөгөө хүмүүс нь яваагүй. Шалтгаан нь юу гэхлээр одоо нөгөө хүмүүчүүдийн одоо хядлага те харгислал эдрээс айсан учраас нутаг явахыг эсвүүцсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө жин усын бодож исэн бодлого бол те цаашаага явхаа болоод эхэлж байгаа. За иймэрхүү хачирхалтай үйл явдлын дунд бол те яг бусад одоо овг аймагуд те бусад нүүлчин гаралтай овг аймагуд те эдгээр одоо яг юу болж байгаа вэ гэдэг талын асуудлуудыг бас ярих юм. Одоо энэ чинь нөгөө нэг хүннүү маань өмнөд хүннүү маань нэлээд хүнд үеийг давж туулаад бас нэг арга сэлж явж байгаа шаниунэрийн хувьд бол те алуулаад бүр дураараа алуулж ийсэн шүү дээ. Одоо хаан улсын нэг сайд нэрээр шаниугийн шууд толгойг нь авчдаг те. Тийм байдалд хүртэл орцсон явсан үе байсан. Гэхдээ ямар ч гэсэн ухаан сэлж явсаар хагаад одоо бүр яг угсааныхаа одоо шаниуг гаргаж ир тавиа. Тэр шаниунсан дараагийнхын замыг бэлдэж өгөөд одоо хүн аваад үргэлжлүүлж байгаа үе шүү дээ тий. Үргэлжлүүлж байгаа үйл явдал. Энэ бол яг нийт нэг утгаар нь ойлгох юм бол Ливи хаан бол өмнөд хүнүүгийн хаан улсыг байгуулсан шүү дээ тий. Гэхдээ эн чинь буцаагаад яг зүг зүгээрээс хүннүү аймаг шүү дээ тий. Энийг бас ингээд нөгөө суйрлт хүргэх одоо нэг ийм шатанд нь бас ингээ хүргээд өчөж байгаа байхгүй. За. Тий. Ягаад вэ гэхээр нөгөө Ливи хааны төрийн бодлого байсан шүү дээ. Энэ төрийн бодлого нь болохоор нэг би хятадын ард түмтэй тэмцээгүй. Би бол тэр Жин династийн одоо нэг сайд ноёд те энэ одоо буруу замаар явж байгаа энэ хүмүүстэй тэмцэж байгаамаа гэд ингээд яваад нэг зөөлөн хүчний бодлого баримтлсан. Гэхдээ энэ бол хятад хүннөө. Энэ бол нүүдлийн соёл иргэншил, суурьшмал соёл иргэншил те энэ хоорондоо нэгдэхгүй нэгээ үзэн ядах ийм үйл явдлууд зөндөө болно шүү дээ. Тэгэхээр энэ нь бас буцаад нөгөө өшөө ханзангоо илүү
ихээр авах. За энийхээ горыг бол удахгүй бас хэдийгээр нас орсон ч гэсэн Ливи Юан бас өөрөө амсгая. За тэгээд тэрийг дараагийн юм дээр яриа тий. За тэгээ одоо нэг ийм зүйл болж байгаа. Ер нь бол нөхцөл байдал айгүй гинтийн болчлаа тий. Гинт одоо нөгөө нэг Жин династийн хотыг бүслээд авцсан Ливи Юан тий. Одоо бас ингээд хүннүү сайдууд ингээд юу ачлаа шүү дээ. Авчлаа. За энэ үйл явдлыг харсан бусад одоо ялангуяа одоо согдууд чочирсан байгаа юм. За энэ чочирсан гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр согдууд согдууд одоо илж төлөөлөгч нар нь те өөрсдийнхээ эзэндээ ноёндоо очингуудаа чанаа нь хоттой баларч чинь тэнцээ зүгээр галт хүмүүр асч чинь те. Тэгээ эндээс чинь одоо ингээд хичнээн одоо Жин династи хаанаа ослуулсан ч гэсэн шинэ хаан гаргаж ирж байгаа шүү дээ. Ягаад гэвэл хууль байхгүй. Тэр хууль нь юу вэ гэхээр хаан олзлогдлоо гэсэн хууль тэгвэл яах юм бэ гэсэн хууль байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол Жин династийн хувьд ер нь эртний хятадын соёл иргэншилд хэрвээ хаан олзлогдвол яах вэ гэдэг юм байхгүй байсан байгаа байхгүй. Хаан тийм хүчтэй эрх мэдэлтэйсэн ба шүү дээ. Гэтэл одоо хаан олзлогдсон Хуандын олзлогдчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо бас нэг хааны удмын те нэг хүнийг ингээ гинтийн хаанд өргөмжлөх төр хаанд өргөмжлөх те энэ үйл явдал болж байгаа. Дээрээс нь чанаа нь хат чин шатаад байна, өсөглөнд нэрвэгдээд байна. Энэ өсөглөнд нэрвэгдэхээс гадна шүн орой дээрэм тонвол маш ихээр болж байна. Тэ энэ ч хүмүүс чинь өдрөн зөв зүгээр яжсэн шүн одоо нэг дээрэнд ч хоол унд идэх гэдэг ч юм уу. Ийм зүйл болоод байна. Өсөглөнд нэрвэгдсэн хүмүүс чинь юугаа ч хийхэд буцахгүй штэ. За ингээд согдын юунда хэлж штэ захирагчтай очиж хэлж штэ. За зөөрхө. Согдуу гэж юу? Согд гэж одоо бас нэг үндэстэн баг. Согд гэж юу? За. Одоо тэгэхээр хятадын их газар дээр байгаа үндэстэй юм тий. Бас нэг нүүдэлчин усаатай юм согдууд бол бас нэг юм яг нүүдэлчин гэхэд бас хэцүү. Ер нь гэхдээ бас нэг юм соёл иргэншил нэлээ юм өндөр соёл иргэншилтэй. Худалдаа арилжаа хийгээд тий. Бичиг үсэг гээл ийм соёл иргэншилтэй бас нэг үндэстэн байгаа байхгүй. За тэгээд одоо нэг согдууд чинь юу яасан байгаа юм? Мэдээж Жин династ болвол тий 312 онд бол нэг өмнөдөөс баруун талаасаа зүүн талаасаа ч юм уу тэгээд цэргүүд цуглуулсаар байгаад Ливи Юаныг тий хотоос гаргасан байгаа байхгүй. Хөөж одоо шахаж гаргасан байна. Эхний удаадаа бол Ливи Юан бол хотыг бүсэлцэн тий гээд назгаа байж исэн чинь найр наадам гэдэг ч юм уу гээд сэрэмж алдаад байж хахад нь Жин династийн одоо бас дэмжиж ирсэн цэргийн жанжид нь гиндүүлж товтлоод тэгээд яа харахгүй ингээ хотоо бүсэлдээ буулгаж байгаа байхгүй. Гэхдээ Ливи Юан бол одоо нэг шаниг удмын цэргийн жанжин шүү дээ алдартай жанжин тий. За тэгтэл Ливи Юан бол тэр Чанан хотоос явахдаа бол маш олон боолуудыг гэж тууж авч явсан байгаа байхгүй. Тэгээ энэ олон боолуудыг тууж авч явж байгаа энэ зүйлийг харсан согдууд бол чочирдсан байгаа байхгүй. За тэгээ цочирдсан учраас согдууд бол ер нь бол хүннүүгийн эсрэг байхаас өөр аргагүй болж байгаа гэсэн үг байхгүй. Яагаад гэвэл одоо бусад газар нутаг хүнүүчүүд хүчрэгччлээ. Жин династийн ихэнх газар нутгийг эзлээд авчлаа. Одоо дараагийн аюул бол бидэнд ирнэ гэдэг зүйлийг л хэлээд байгаа гэсэн. За ингээд дайн болоход ер нь бол хэн зовх вэ гэхлээр ард түмэн зовно гэдэг шиг л сая нэг боол болж байгаа. Шүн орой тий хоол ундны асуудлаас болоод нэгээ одоо барьж дээрэмдэх тий ийм зүйлүүд бол явж байгаа. Ер нь бол нэг энгийн хятад тариачд иргэдэл бол энд бол нэлээд зовсон зүйл байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ үеийн түүхийг бичдэг түүхчнэр бол энэ талаас нь харж бичсэн байдаг. Өнөөдрийн чив төрийн ярьж байгаа судалгааны бүтээл маань болохоор Гүмлевгийн хүннүү гэсэн дэд дэвтэр байгаа шүү дээ орчуулгын бүтээл. Энэ Чанан хот гэдэг байгаа чинь баг нэг их газрынхаа төвд шахав шүү дээ тий. Тийм шүү дээ. Эртний хятадын 8 төрлийн нийслэл байсан хот байхгүй. Тийм тэгэхээр чи хойно байсан өмнөд хүннүүгийн хэд маань тий урагшаага нэлээд л орсон байж дээ тий энэ хугацаанд бол тий баг төвд нь байгаа шахуу энэ хотод очиж шүү дээ тий. За энэ хүний нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр Infinity United гэдэг компани оролцож байгаа. За энэ нь болохоор шүү дээ Jack and Jones гэж сонсч байсан уу? Үгүй ээ. Jack and Jones. За нөгөөх нь болохоор Vero Moda. Сонсож байгаагүй юу? Энэ болохоор ийм юм байна хаа. Дайн улсын хувцсны брендинг гинэ. Тэгэхээр манай Infinity United компани хамт олон маань яг энэний аль биесний эрхтэйгээр оруулж ирд юм байна л да. За энэ Jack and Jones гэдэг нь яг эрчүүдийн хувцас, Vero Moda гэдэг нь эмэгтэйчүүдийн хувцас юм байна. Тэгэхээр Монголын хэрэглэгчдэд таатай мэдээ дуулгахад Infinity United компани Дайн улсын энэ хоёр брендийн Монгол дахь аль биесний төлөөлөгч боллоо гэж байна. Тэгэхээр бас саяхнаас болсон гэсэн. Дэдгүүр нь дөнгөж нээгдэж байгаа. Тэгээ нээлтийн урамшуул эхэлсэн байгаа юм лээ. За энэ Jack and Jones болон Vero Moda гэдэг брэнд нь 1975 онд Дайн улсад үүссэн. За Дайн улс бол мэдээж дэлхийд аз жаргалын индексээр тэргүүлдэг ийм улс байдаг. За тэгээд Vero Moda гэдэг нь болохоор эмэгтэйчүүдийн загварлаг өдөр тутмын хувцсны чиглэлээр дэлхийд танигдсан брэнд бөгөөд охид бүсгүүчүүдэд зориулсан олон төрлийн хувцас аксессуаруудыг санал болгодог гинэ.
Одоо нөгөө зөвхөн хувцснаас гадна энэ чимэглэл одоо зүүлт одоо юу гэж ингийн тэмдэгч гэдэг юм уу тэр аксессуарууд ч хувцсыг бас айгүй гоё болгоод шүү дээ. Хав харангийн хувцс байлаа гэхэд нэг сонирхол татахгүй байх юм бол тэн дээр ганц гоё шигтгэдэг юм байхад хүртэл гоё юм үнц нь өсчдөг. Яг тэрнтэй адилхан. За энэ Jack and Jones гэдэг нь болохоор бас яг эрчүүдийн брэнд. Тэгээд чөлөөт хувцсан чиглэлээр алдартай бөгөөд чанартай загварлаг бүтээгдэхүүнийг бас үйлдвэрлэдэг гэж. За тэгээд Infinity Unite-ийн хамт олон маань энэхүү хоёр брендийг Монголын зах зээлд нэвтрүүлснээр хэрэглэгчдэд дэлхийн жижигт нийцсэн бас чанартай хувцас аксессуаруудыг бас хамгийн хямд үнээр худалдах боломжтой болж байгаа. За хаяг нь гэх юм бол одоо Улаанбаатар ихтлгүүр шүү дээ, тий. Улаанбаатар ихтлгүүрийн хоёр давхурт энэ хоёр дэлгүүр нь хоёулаа байдаг. Vera Moda болон Jack and Jones маань хамтдаа нэг дор байрлалд юм байна. Нөгөөх нь болохоор Их Монгол Плаза гэж Маршалын гүүрэн дээр байдаг, тий. Үүний 3 давхурт байрлаж байгаа. Тэгээд энэ Jack and Jones болон Vera Moda хоёулаа бас яг ингээд хамтдаа нэг дор байгаа шүү гэдгийг хэлье. За 4 сарыг дуустал яг энэ шин дэлгүүрийн нээлтийн урамшуул болгож бүх бараандаа 10-аас 20% хямдралыг зарласан байгаа юм байна. За тэгээд холбоо барихыг хүсэх юм бол 7212 тэг 7 7212 тэг 7. За Facebook одоо хаяг нь гэх юм бол Infinity United гэдээ хайхаар бас мэдээлэл нь авч болох нэ. За бас шинэ сонирхолтой гоё хувцсны брэнд нэмэгдэж байгаа юм байна Монголд те. Их Монгол руу очиж үзэх юм байна да. Танахтай ойрхон те. За баярлалаа Infinity United хамт олон доо. За өргөжлөлгөө. За тэгээ. За ер нь бол одоо нөгөө нөхцөл байдал те хүмүүнэрийн гарт нэлээ илүү том ороод ирсэн. Хэдийгээр хүмүүнэр сая Чанан хотыг алдаж штэ те. Гэхдээ болвол тэр Люцийн болвол те бас гэж даваа хүчтэй байгаа хэвээр байгаа байхгүй. За тэгээ энэ үйл явдлаас холбоотойгоор ер нь бол Жин династийн бас нэг ингээд тэр чинь нэг том ус байгаа штэ. Тэр том усын чинь энэ тэнд ингээд өөрөө өөрсдийгөө ван өргөмжилсэн те том одоо албан тушаалтай хүмүүс байгаад байгаа. За энэний нэг одоо яг хаттынхаа үндсэн айрнаасаа нэлээд хол зайтай те тусгаарлагдсан лик хүн гээд хүн байгаа байхгүй цэргийн жанжин. За энэ бол цагаан хэрэмнээс одоо умар тийшээгээ те ер нь бол нөгөө нэг табагч нараас гэж табагч нар бол тобо гээд одоо бас нэг нүүдэлчин гаралтай угсаат үндэстэн байхгүй Сямбын нараас салбарлаж гарч ирсэн. За энэ хүмүүсээс тусламж гойсон байгаа. За тэгэхээр табагч нар бол юу хүсэж байгаа вэ гэхээр табагч нар хятадын газар нутгаас сөөмийг ч гэсэн болтгоо авахыг хүсэж байгаа зү. За ингээд хүсэж байгаа учраас табагч нар холбоотон болсон. За холбоотон болж байна гэдэг чинь энэ хүмүүс хэний эсрэг тэмцэх гэдэг. Хүн нарын. За тэгээ хүн нарын эсрэг тэмцэж байгаа 311 онд бол Ли Ху буюу тэр хунтаачиг те хүнүүгийн хунтаачиг буцагсан байгаа. За ингээд буцагсан тэгээ табагч нар бол нөгөө хятад ноёны чинь те өөртөө одоо нөгөө нэг эзэлсэн газар нутгатайгаа хамт өөрсдөө дагаар орлоо гэж байгаа байхгүй. За чи одоо манай зүтгээ танаа болж одоо ерөөсөө тэгтээ тэр хүн бүтээ байжлаа тийм учраас манай зүтг гэсэн. За тэгүн гут нь нөгөө табагчийн ноён бол зөвшөөрсөн баг. Табагчийн ноён гинэ табагчийн ноёны тэр саналыг манай хүн Ликон зөвшөөрж байгаа байхгүй. Ликон зөвшөөрөөд тэгээд табагчийн хаанд болохоор их шанив цол болгосон гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг шанив гэдэг цол чинь уг нь бол хүмүүн нарын л авдаг гэсэн цол байсан бол одоо энэ тэнд те өөр улс орны өөр үндэстэн гэх юм те энэ яг өөр үндэстэн гэхээр бас арай өөр болчиход байна л нүүдэлчний гаралталд. За эдгээр хүмүүс бол бас нэг шанив цол хүртэж эхэлж байгаа сте. За тэгүн гутаа нөгөө Ликунийг чинь болохоор дай ванлагийн вангар гэж байгаа байхгүй. Дай ванлаг гэх те эний вангаар сойрхсан байгаа. Өөрийнх нь одоо ингээд хүснээр гэсэн. Бас нэг өндөр албан тушаал авч штэ. Энд чинь улс төрийн том 8 аяв гэж чинь те. За ингээд нэг иймэрхүү үйл явдал болж байгаа. За ингээд ийлүү болвол одоо табагчийн те ноён байгаа байхгүй. За сансандаа хөрсөн. Тэгээ хятадын газар нутгаас нь салгаж чадсан те. Тэгсэн хэдий боловч энд бол хүн ам гэж байхгүй. Хүн амч айц. Дөрвцсэн штэ те. Нөө Чанан руу явцсан штэ. За тэгэхээр хоосон эзгүй газар л энд байгаад байгаа байхгүй. Гэхдээ энд чинь одоо нөгөө нэг юу байгаа шүү дээ. Хүнүүгийн эсрэг табагч нар оролцоод байна. За тэр нөгөө саяны цэргийн жанжин оролцоод байна. Тэгсэн мөртлөө одоо нэг жин динас ч бас тэнцээ байгаад байгаа шүү дээ. Гэтэл жин династ бол те ийлүүгийн одоо табагч нарын дэмжлэгээс татгалцсан байгаа байхгүй. Оо та нарын тусламж бол бидэнд хэрэггүй. Бид нар өөрсдөө хүмүүн нартай очроо олно гэд ингээд явсан байгаа. За ингээд юу бас жин ус бол бас нэг бодлого баримтлсан байгаа байхгүй. Тэр бодлого нь болохоор энэ Дуаны гэдэг бас нэг угсаатан байгаа. Үндэстэн угсаатан тий. За эдгээр бол шийдийн хүнүү цэргийг зайлуулах зорилгоор бас ашигласан байгаа байхгүй. За ингээд бүсэлцэн шийдлөөс тэр Синго цайз байгаа юм. Бүсэлцэн гинэ.
энэ гомбо төр байж байгаа энэ дэр би яг алдчихлаа шүү. Тийм үү. Шилээ болохоор тэнд очсон байгаа юм уу? Синго цайзад шилээ ингээ байгаа байхгүй юу? Аа. За тэнгууд нь дуаанаар бол тэр 50000 цэргээр ингээ тэр цайзыг бүсэлчихсэн. За ингээ бүсэлсэн учраас яг тэр бүсэлсэн бүсэлтэн дээр нь шилээ жанж бүслэгдсэн байна шүү дээ. Бүслэгдсэн мөслөө дуааны тэр хунтайчийг гинт довтлоод тэр гадаа бүсэлсэн байгаа цэргүүдээс нь суглаад аваад гараад ирж байгаа байхгүй. Суулж авч оронгуудаа буцаагаад нь ордон руу орж байгаа шүү дээ. Ордон руу оронгуудаа ёстой нөгөө нэг дуааны тэр моба гэдэг байгаа хунтайчийг нь те хүмүүнээр яаж найрладгийг харуулсан байна. За ингээс найрлаад нөгөөтг чинь агуу гой хүндтгээд те найранд одоо ингээд агуу сайхан тансаг зочлоод тэгээд буцаага зүгсуулаад тавьсан байна. За гадана тий одоо гадна талд бүсэлсэн байгаа хунтаач шүү дээ. Тэгсэн чинь нөгөөх нь яасан бэ гэхлээр шийлээ талархаад бүсэлтээ орхиод яваад гисэн. Нөгөө жин династийн тий бүр ингээд бодож исэн бодлого нь бол тообог гуухгүй гэж бодож исэн шүү дээ. Тэгээ энэ дуаан нартаа учраа олж байгаа хүмүүгийн шийлээ жанжны учрыг олчихно гэж бодож исэн чинь энэ талаар олчиж байгаа байхгүй. За тэгэн гут нөгөө жин динас чинь арга буюу тообог нөгөө царайчлахад хурж байгаа нэг ийм үйл явдал болж байгаа. За тэгэхээр одоо нөгөө мэдээж хамгийн их одоо зонхлох угсаатан гэх юм бол хан үндэст нь тий. Тэгэхээр одоо хан үндэстээс бусд байгаа нэг жижиг угсаатан гэдэг юм уу тий. Яснууд нь бүгдээрээ одоо ингээд тусдаа байгаад байгаа юм биш үү тий. Тэднийг ашиглаад хүннүүрөө ингээд байгаа юм байна. Зөв ер нь бол тэгвэл бас энд ийм зүйлийг бас ойлгох юм. Одоо хүннүүгээд одоо лицун ингээд захирж явж байна тий. Лио жанжин одоо ингээд шийлээгээд. Гэвтэл энэний чинь ноёлох овг нь хүннүүнэр байгаа болохоос ш одоо тэд чинь нэг хүн овг тий. Дээрээс нь бусад одоо харь овг аймагуд хүн амынхын дийлийнх нь хан үндэстэн л байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр одоо хан үндэстэн гэхээр чин тэр бүхэл ордон дотор төрийн өндөр албан тушаалд хүртэл хан үндэстэн байгаа байхгүй. Энд чинь ингээ яванда гай болно гэдэг санааг хэлээд байгаа байхгүй. Тэгэж бас уушаага ороод удчлаа таас тий. Чим бас тий удчлаа гэдэг нь наадах чинь өөрөө бас яг тэр төрийн өндөр албан тушаал одоо Ливцэн гэдэг ч юм уу те Ливио эдгээр чинь бүгдээрээ яг хятад соёлоор хүмүүжсэн хүмүүс байгаа байхгүй. Дайны арга тактик те хятад соёл тэгээд тэр ордноо ингээд чимгэлж байгаа байдал ордны тэр дэг ёсмос эдгээр чинь бүгд ингээд ур зүгргүүл яваад байгаа байхгүй. Ер нь яг хүннүү соёлыг авч үлдсэн хүмүүс болохоор тэр нүүдэлчин гаралтай хөдөө хээр те тэр маллаад явж байгаа энгийн ардууд нь болж таарад байгаа. За одоо нөө Тобо ийлүүх чинь жин динаас царайчилсан шүү дээ те. За тэгэн гут нь Тобо ийлүү бол хятадд те татгалзаагүй. Тэгээ 312 онд болохоор 2 буман зэрэг гэж байгаа байхгүй. За энэ бас бодууштай тоо тий 200,000 зэрэг нөө 5,000 зэрэг бүсэлж исэн гэд бодоод үзэх юм бол. За эднэр бол хин рүү хандсан бэ гэхэлэр Лио руу. Лио тий. За энэ жанж нь яг энэ хоёр хоорондоо байлж байгаа байхгүй. За энэ дайны үед бол 25,000 хүннүү зэрэг насарсан гэж байгаа. За тэгээд Лио бол энэ дайнд 7 шаргацсан гэж байгаа байхгүй. 7 шаргацсан. Тэгээ хүнүүчүүд бол шүн ингээ ухарч явж хагаад шүний харанхуйд ингээд ойт уул мод ш тий. Ингээд тэрийг ингээд уул мод ингээд давж явж байгаад те дайснаас яг малтардгийн даваан дээр топ оноор араас нь тавих гэж орж ирээд хүйс тэмтэрсэн байгаа. За ингээд хүйс тэмтрээ те тэнд байсан ихэнх хүнүү цэргүүдийг хязсан. За тэгээ хүнүү цэргийн хүүр одоо орчин цагийн одоо 1 км бол 45 км ингээд хүүрээр ингээд сэг ингээд байжсэн гэж байгаа байхгүй. За тэгээд яг ингээд юу яаж юм те одоо нэг ликун гэдэг одоо Тобоноос тусламж авсан жин династийн нэг жанжин байгаа шүү дээ. Тэгээ одоо бас жин династ бас Тобогоос ч тусламж гуйсан шүү дээ. Хүнүүнэр эсрэг. За тэгэн гут нөгөө нэг ликун ч нь бол угаасаа жин династийн байж байгаад Тобороо осон учраас хүнүүнэрийг араас нь хөөгд бүгдийг устгах гэсэн байгаа. Тэгсэн чинь нөгөө ийлүү чинь хэрэггүй. Хүнүүнэр ялагдсан. Одоо хэрэггүй гэсэн байгаа байхгүй. Тэгээ айх аюулгүй болсон гэж байгаа. Цэрэг морьдоо амраая гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол мэдээж ямар зоригтой ингэсэн нь бүүмэд те. Гэхдээ эн чинь хоёр том улс жин династ Тобо нарын хоорондын нэг юм ярилцсан одоо нэг юм гэрээ маягийн байгаад байгаа шүү дээ те. За тэгтэл Тобогийн ийлүүгийн ордон одоо асал төрийн ордон гэх юм уу та те. Энд чинь бас нэг асуудал үүсэж байгаа байхгүй. Юу гэхээр ийлүү болвол те яг энэ дайны явцад Тобо те одоо нэг өөрийнхөө хүүгүүндээ эрх мэдлээ шилжүүлж өгөх нь гэж тохирсон байсан байгаа байхгүй. Тэгээ хүүдээ эрх мэдлээ өгөөгүй. Харин ч бүр ингээ хороохыг санаархсан гэж байгаа байхгүй. Өөрийнхөө хүүг. Тэгэхээр энэ улс төрийн өндөр эрх мэдэл гэдэг бол айхта том зүйл байгааз. Яг нөгөө хувилдан гэдэг байгаа чинь энэ л байна те. Юм болгон дээр хувилдан гарч ирж байна. Тэгэн гут нь Тобо дээр хүртэл гарч иж байгаа сте те. За тэгэн гут нь нөгөө хүүн өөрийгөө алуулахаа мэдэн гут өрсөд эцгийг алчиж байгаа байхгүй. Эцгийг алсан мөртлөө төд удалгүй хүүн өөрөө нөгөө хамаатангуудтай алуулж байгаа. Ийм үйл явдал болж байгаа. Хамаатангуудтай гэдэг нь болохоор юу яаж байгаа юм л да нөгөө нэг үеэлүүдийнхаа гартаж байгаа байхгүй үеэлийнхаа гарт алгацсан гэж.
За ингээд нөө топ табагч нар те табагч нарын дунд бол ер нь бол нөө дайн цаашаа үргэлжлэх боломжгүй болж байгаа. Том ордны том хуйлдаа нар те улс төрийн том юм болж байна. Ингээд ер нь бол Юли гэдэг одоо табагч нарын дунд ингээд амар том цойлж гарсан нэг бас хаан гарч иж байгаа байхгүй. Тэр хаан болохоор өрн зүгийг ингээд айлаар мордсон боловч 318 онд бас нөө эртний өөсөн нутгийг эзэлсэн байгаа. Гэсэн хэдий боловч 321 онд хуйлдагч нарын гарт бас л амар өргөжж байгаа. Тэгэхээр энэ үе болвол яг л өөр амар хэдэрд үе. Тийм ээ. Ягаад гэвэл одоо эн чинь нөгөө нэг 3 улсын үе, араас нөгөө Жин Дэнаст те тэгээд баруун Жин Дэнаст, зүүн Жин Дэнаст гэдээ гарч ирж байна. Дээрээс нүүдэлчдийн 16 төрт улс гэж гарч ирж байна те. Яг нөгөө нэг юм амар олон эмх замбраагүй үе холилдсон үе байгаа байхгүй. Тэгэхээр хин нэг хаан яаж гарч ирж байгаа гэдэг нь нэлээд эргэлзээтэй. Ялангуяа эргэлзээтэй тэр бүхэл зарим улс орны те ингээд жанжидын нэрмэр эдэр нь хүртэл ингээд хэлэхэд хүртэл хэцүү. Ингээд хооронд амар олон юм холилчаад. Тэгээ маш хурдан солигдоод алагдаад тий. Яг ийм учраас яг энэ үеийн түүхийг те ер нь сургууль гэдэг ч юм уу, ихтэй сургууль эсвэл 10 жилийн сургуультад ингээд ийм мэдээлэл байхгүй байгаа шалтгаан нь байгаа байхгүй. Өөр амар хэцүү түүх. Тийм байна. Угаасаа ойлгоод сонсоход хүртэл хэцүү байгаа. Хин нь хинтэйгээ хөвсөөд хинийгаа яачв. Тэгээд тэр нь ямар зоригтой байсан. Гэтэл нөгөөх нь зоригтой байсан юм шиг боловч ардталтаа бас нэг өөр юм агуулж ирсэн байх шиг. Тэгэл энэ хоорондоо ордны хувилданаас болоод нэг нэгнийгаа татаж унгаагаал дараагийнх нь гарч ял алуулаад тий. Амар үе юм байна энэ бол. Тэгэхээр одоо нэг Лю Юан болон одоо Лю боёо одоо Юан болон Люцю те эдрийг бол сая хэллээ шүү дээ. Ер нь бол хэр тарийн нүүдэлчтэл их шанив гэж үздэг байсан гэдэг. Тэгэхээр тэдний доор ажиллаж байгаа ер нь нийт хүн ардыг бүрдүүлж байгаа энгийн ард иргэд бол ихэнх нь нөгөө ирээвэр хороо аварч нийснэр те. Яг ийм ард түмэн байгаад байдаг. Тэгэхээр эдгээр ард түмэн болвол эдрийг бас яг хаана гэж үзэх үү те. Ер нь боломжтой олдвол нөгөө хувил дан гэдэг юм учраас орчих гээд байгаа зүйл байгаа байхгүй. За тэгэхээр сая чанааныг алдлаа шүү дээ тий. Чанааныг алдсан гэсэн хэдий боловч энэ нь өөрөө хүмүүн нарт том хохирол болоогүй. Яагаад гэвэл тэр хот суурин газарт очиороо хүмүүн нар чинь булжаад байгаа байхгүй. Хот суурин буюу суурин газар дан хийхээрээ булжаад байгаа юм тий. За тийм учраас нэг морц цэргүүд одоо буцаад нөгөө тэр чинь хэр тал нутагтаа гарч иж байгаа гэдэг чинь морц цэрэг гэдэг чинь маш хурдан маневрлах тий. Маш хурдан одоо бултаж зайлах ийм зүйл байгаа болохоор хүмүүн нар ахаад амжилттай болоод эхэлж байгаа. За тэгэн гут нь одоо Люцэн те одоо хүмүүн нарыг ингээд захирж штэ. За тэгэн гут нь Люцэн бол ерөнхий хүмүүн нарыг захирж байхдаа бол нөгөө нэг олзлогдсон хаан байгаа штэ те. За энэ хааныг бол ер нь одоо Жин усын хааныг хэлж байгаа шүү. Олзлогдсон те. Хувцсмсэд гараа зугатаж яагаад баригдсан штэ. За энэ хааныг бол табагч нартай холбоотой байж магадгүй гэж үзээд цаадалсан байгаа байхгүй. За ингээд цаадалчингууд нь нөгөө хятадын арт иргэд нэлээд дургуутж эхэлж байгаа. Одоо дотор нь байсан ч тэр Жин династийн үеийнхэн ч тэр. За тэгэн гут нь яасан бэ гэхлээр яг өмнөдийнхэн гэж байгаа байхгүй. Өмнө зүгийн хятад гэсэн үг шүү дээ. Энэ цаазыг бол далиндуулаад тэнгэр ганц нартай адил улс гүрэн ганц л эзэнтэй байх ёстой гэд Сима ургийн Минди гэдэг хүнийг хаан ширэн суулгаж байгаа байхгүй. За Минди хаан ширэн суусан тест. Одоо нөгөө нэг хүнүгэн өрсөлдөгч Жин улсын Минди хаанди гэж л явах нь шүү дээ. Тэгж ярихгүй бол одоо нэг ойлгомжгүй болчих гээд байгаа шүү дээ. За тэгэхээр одоо нэг Чанан хотыг ингээ буцаад авсан шүү дээ Минди хаанди тий. Гисэн хэдий боловч энд бол нэг 100 үрх айл нэг эрх мэдэлгүй хаанди дээрээс нь тамгагүй ноёд тий төвшмөд иймэрхүү хүмүүс байгаа байхгүй. За тэгээ энийг бол нөгөө нэг яг хэцүү байдлын эртний хятадын түүхэн сурвалжууд дээр бол бичгтээ бол өвс ургамал тий одоо нөгөө өвсний үндэс гэдэг чинь юу ч хамаагүй идээд тэгээд тэр хотоо цэвэрлээд аятайхан болгоод ингээд нөгөө хот нь нэг богино хугацаанд босоод ирсэн гэж байгаа. Яг нь ядуу зүдүүгээс ингэ босч ирж штэ. За ингэ босоод ирэнгуут нь одоо нөгөө нэг Минди хаанди чинь илүү одоо нэг юм хүчтэй болж эхэлж байгаа байхгүй. За тэгэнгүүт талаасаа бас нөгөө нэг цэрэг цуглуулах те. Ер нь бол яг энд нэг Ван Сюнийг зүүнээс хунтааж Симажуг өмнө зүгээс гэдэг ингэж байгаа байхгүй. За ингэ тал бүрээс өөрийнхөө хүчийг төвлөрүүлж хагаад хүмүүчүүдийн бослохыг даруй дарахыг зарлигдсан байна. Гэтэл Хуанди зарлиг өгөөд шүү дээ. Жин династийн Хуандын зарлиг өгөөд ахт нь Жанжтан тоохоо. Бас хүлэн зөвшөөрөхгүй. Хүлэн зөвшөөрөхгүй байх гэсэн үг байна. Үл тоомсолж байна гэсэн. Чи бол сул эзэн хаан л гэсэн утгатай байгаа байхгүй. Ер нь бол нөгөө Монголын түүхэнд улс төрийн боторлын үед чинь нөгөө хааны үгэнд орхоо байцсан ноёдууд их байсан шүү дээ. За нэг иймэрхүү үйл явдал яваад байгаа байхгүй. За тэгээд ингээд
тоомсорлоогүй учраас энд нь хэн илүү ирэх одоо яг юу явах гэдэг шүү дээ. Жинд янаас хүн рүү дайрах гэжсэн тал талаас цэрэг зүйлүүдэд дайрах гэжсэн боловч жанжтанд зөвшөөрөв. Тэгэхээр энэ хинд олзолох вэ гэхлээр хүмүүжтэй таахгүй. Та нар бид нар рүү довтлох гэдэг юм уу? Бид нар тэгвэл та нар руу довтлж ил даа гэх тээ. За ингээд нэг довтлох дайнд нэг шалтгаан хэрэгтэй шүү дээ. За тэгэн гут нь ерөөсө шууд сөрөг довтлогоо эхэлж байгаа байхгүй. За тэгээд ер нь бол яг 313 онд бол хүмүүст цэргүүд бол чанааныг шүн галдан шатаасан гэж байгаа. За тэгээд хотынх нь бол зүгтаа тий эзэн хаан нь бол цайзтай бүгсэн байгаа. Цайзтай бүгнэ гэдэг чинь хот өөрөө яг хааных ордонд л бүгж шүү дээ. Тэгтэл хотын гадна талд чинь ард иргэд зөндөө байгаа шүү дээ. Ард иргэд үсгэлэнд орчиж байгаа. Үсгэлэнд ороод ирсэн ард иргэд чинь ихэндээ нөгөө хүмүүнэрийг эсэргүүцээд байгаа тий. Эзэн хаанаас нэг тусламж ирэх болов хүнс ирэх болов гэд ингээ бодож исэн хүмүүс нь эзэн хаанаас юу ч байхгүй болсон чинь нөгөө чинь сүултээ урангуудаа урагчж байгаа байхгүй. Эзэн хаан руугаа дайрах том зэвсэг болдог гэж байгаа. Тэгээд ер нь бол тий ер нь бол нөгөө Менди хаандыг бол ер нь нөгөө нэг жанжид нь ард иргэд нь хөсөр хайж гэсэн үг байхгүй. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Төлөжүүгийн хамт олон маань ажиллаж байгаа. Өдөр бүр шинэ урайтай. За тэгээ манай Одмондос сувгийн нэвтрүүлгүүдийг одоо анх цацаж эхлэхэд үеэс л ахвал манай Төлөжүүгийн хамт олон манай хамт байсан. Тэгээ ер нь энэ тэнд явж байхад Төлөжүүгээр орохоор нэг л тийм дотн байдаг болчихж байгаасаа. Тэгээ одоо сүүлд гэхэд нэг Вьетнамд явж байхад те Төлөжүүгийн хаяг харагдаал. Тэгэл яваал оронгууд л яг л нөгөө нэг байга гарч байгаа тэр бүтээгдэхүүнч тэр хүмүүсийг нь өмссөн байгаа хувцсанч тэр лого могонч тэр ер нь нэг юм дотн байгаа дээ. Сэтгэл хариу улсад байгаа гэсэндээ те. Тэгэхээр Төлөжүүгийн ер нь бол салбар чинь дэлхийн олон оронд байдаг. Одоо манайх гоё юм хэлэх юм бол манай Монголд байгаа Төлөжүүгийн салбарт ажиллаж байгаад те. Магадгүй та гадаад руу Солонгос руу ч юм уу одоо сурахаар явж байгаа хүүхд залуучууд байх юм бол те. Та Төлөжүүгийн салбарт ажиллаж байгаад одоо нөгөө нэг одоо талхчин гэдэг ч юм уу те эсвэл нөгөө нэг өвсгний ажилтан гэдэг ч юм уу тэр Төлөжүүгийнхээ ажилтны тэр нэг юм үнэлэхтэй болоод авцсан тохиолдолд та Солонгост очиод тэгээд хичээлдээ явж байхдаа хажуугаар шууд Төлөжүүд ажиллаж болно. Гэх мэтчлэн ер нь ингээд одоо нэг стандартаар хүмүүсээ бэлтгэдэг те тэр хүмүүс нь аль ч улсад очисон нөгөө үүрэг үүрэгт ажлуудыг хийгээ явж болдог. Энэ л айгүй тийм стандарттай гоё байгуулгын нь одоо илэрэл болчихж байгаа. Тэгээ гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдтэй хүртэл өдөр бүр шинэ гэдэг урайгаа барьдаг. Тэгээ гаргаж байгаа бүтээгдэхүүн бүр нь бас өглөө болгон шинэ байдаг, чанартай байдаг, стандартын дагуу байдаг гэсэн үг. За би зүгээр онцлох нэг ганц хоёр бүтээгдэхүүн байгаа. Тэднийг хэлээд өгч л да. За манайхан одоо ийм цагаан будааны гурил гэж байдаг шүү дээ. Цагаан будаан гурилаар хийсэн тийм сэндвич иддэг бол Төлөжүүгийн одоо салбаруудад цагаан будааны гурилаар хийсэн шинэ хоёр төрлийн энэ сэндвич бодлоо гарцсан байгаа юм. Нэг нь болохоор амтад цангис жимс болон дахианы цээж махан хавчуургатай ийм сэндвич гарцсан байгаа. А нөгөөх нь болохоор өндөг гахаа махан хавчуургатай ийм сэндвич бодлоо гарцсан байгаа юм байна шүү. Сонирхоод үзвэл. За мөн дээрээс нь энэ цоон шин хоёр төрлийн омлет тост бранч гэдэг байгаа байхгүй. Энэ болохоор өндөгний омлет болон гахаа махтай мини шарсан талхан цэцгийн толсыг тусгаалan шингээд шажигнуур болгосон гэж байгаа. Шажигнуур хөрнөөсөө бас юм гахаа махтай. Нөгөөх нь болохоор өндөгний омлет болон сам хорхоотой мини шарсан талх гинэ. Тэгэхээр нөгөө нэг Төлөжүүд зөвхөн одоо нөгөө нэг баярын торт бялуу байдаг те эсвэл нэг юм жижиг юм амтд бүтээгдэхүүн байдаг гэж боддог бол одоо ер нь бол нэмээд та өдөр тутамдаа идэж болох үз өдрийн цайндаа ч юм уу өглөөний цайндаа ч юм уу те өдөөс хойш хин нэгэнтэй уулзалтаа идэж болох төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд бүгд шинээрээ бас гардаг болсон шүү гэдгийг дуулгаж байна. За дараагийнх нь болохоор ингэж байгаа. Бүхэл бүрийн буудаан гурилтай хөвсгөр талхыг улаан лойлын соуснд чансан махаар шанзалж нэмэлтээр зайдс болон ногоон вандуугаар амталсан илүү амтлаг пиццан талах гинэ. За бас ийм бүтээгдэхүүн гарсан байна. За тефтэлний соус нь трюфл мөөгийг ашиглан хийсэн амтлагч бөгөөд амт өндөр нь хоолнд онцгой элит хамт оруулсан тансаг хоолны орцолдгоо гинэ. Бас дахиад ийм гоё бүтээгдэхүүн байгаа юм шин. Гэх мэтчлэн ер нь бол маш олон төрлийн гоё бүтээгдэхүүнүүд энэ улиралтайгаа хамт ирж байна. Та бүхэн маань Төлөжүүгийн бүх салбараар ороход бүх салбарт дэлхийн аль ч өнцөгт энэ бүтээгдэхүүнүүд бас зэрэг нээлттэй та бүхэнд хүрж байгаа. За та бүхэн маань холбогдох утас нь бол 75 75 75 10. Шүсээ тэгээ 75 За мэдээж Facebook хуудас болон одоо энэ Instagram хуудасууд нь Төлөжүү Mongolia гэж байдаг. За тэгээд сайт нь гэх юм бол www.tlj.cgmn гэж байгаа. За ингээд танилцуулах юм бол маш олон төрлийн бүтээгдэхүүн байна. Тэгээд энэ болгоныг та бүхэн очиод амтлаараа гэж хүсье. Өдөр бүр шинэ урайтай Төлөжүүгийн хамт олон маань байлаа. За баярлалаа гана хамт амтагдлаа ярьлаа. Яцаа өнөөдөр ус тавиагүй байна. Тэгээд ус уусан ч ус байдаггүй. Тэгэхээр за нэг шүсээ ингээд амдаа гэдэг сайхан за. Ер нь гоё ярьлаа баярлалаа. За одоо нөгөө нэг юу яаж байгаа?
Ер нь бол одоо нэг Лион те ингээд чанааныг одоо ингээд эзлээд авчлаа те. Энэ эзлээд авах ийм зүйл болж байгаа. Гэтэл яасан бэ гэхлээр Лион бас нөгөө нэг сэрэмж алдаад бас сэрэмж алж байгаа байхгүй. За ингээд бас ялагд хүлээдэг. Хоёр дахь. Тий. Тэгээд ялагд хүлээлээ тэгэн гут нь яг юу яаж байгаа. Ялагд хүлээгээд ингээд сонирн болж байгаа шүү дээ те. За яг энэ үед нь бол нөгөө нэг Ван Сюн гэдэг нэг нөхөр байгаа байхгүй. За энэ нөхөр бол бас нэг Жин улсын бас нэг том нэг болон нэг хэсэг газрыг захирж байгаа юм байх гэдэг шүү дээ. Мань хүн өөрийгөө хаанд өргөмжилсэн. Хай. За ингээ хаанд өргөмжилчлээ те. Тэгэхээр эн чинь Жин улсаасаа урвж штэ те. Урвж जैन. Тэгэн гут нь яасан бэ гэхэлэр энийг хэн зохицуулах вэ гэхэлэр шийлээ байгаа байхгүй. Шийлээ сэргийж анжин. За шийлэж анжин бодвол Ван Сюнд бол те одоо нэг юу яасан бэ? Ван Сюн ч өөрөө нөгөө нэг өөрийгөө хаанд өргөмжилсэн шүү дээ. Тэгэн гут яг өөртөө одоо улс орондоо үндэсгэдсэн хүмүүсийг цаазлаад те. Ёс суртангүй долгоноор гэх юм уу те. Ийм хүмүүсийг ингээд тушаал ахиудаад ингэдсэн байгаа байхгүй. За тэгэн гут нь ер нь тэр амбаныг гэж байгаа. Тэр одоо уг нь бол сайд байсан хүн шүү дээ те. Тэгэн гут өөрөө хаан өргөмжилсэн шүү. Тэрийг хамгийн сайн мэддэг хүний хувьд шийлээ болвол хааны соёрхлоос хасагдсан намайг өргөөндөө оруулна уу те. Ордондоо оруулна уу гэж хэлсэн байгаа байхгүй. За ингэн гут нь энэ бол те хин илчилгээсэн байгаа юм. Ван Сюн те Ван Сюн те. За энэ илчилгээсэн тэгэн гут нь энэ илчийг нь болохоор юу яасан байгаа юм. Ер нь тэр нөгөө илчилгээний гут тэр илчт бол нэг хоёргүй сэтгэлтэй гэдгийг нотлохын тулд нөгөө илчирэн гутаа нөгөө тэр Ван Сюнд дургуус нь илчиж байгаа байхгүй. Хэрвээ та хүсэх юм бол шийлэж анжаа танд Ван Сюнгийн толгойг авч өгье юм уу гэх гут нь чи юу яриад байгаа юм нөгөө илчийн толгойг тастан гутаа энэ хардаа чамаас урах гээд байгаа хүн байна. Би юм урагчдад маш дургу гэж хэлсэн байгаа байхгүй. За ингэн гутаа нэ ордныхаа хаалгыг онгоолгоод өгчих гэж хэлсэн байгаа. За тэгтэл ордны хаалганд ирэн гутаа тий одоо танд ингээ өрөх гээд маш олон бэлэг авчирлаа гэдэг адуун сүрэг авчирсан байгаа. Адуун сүрэг. Тэгэн гут нөө цайзын дээрээс харангууд чинь цөөхөн хитэн хүмүүст зэрэг баахан адуу туугаад ирсэн ба шүү дээ. Хаалга онгоолоо адуу ингээл ороод илээ адуу ороод илээ тий. Тэгэн гут араас нь гинт хүмүүс зэрэг тавтаад ороод ирж байгаа. За ингэн гут ямар ч сумны гарцгүй нэг ч сумны гарцгүй ямар ч дайны одоо бэлтгэлгүй байсан нөгөө нэг нөхрийг чинь барьж аваад өөрийнхөө хаанд өргөжсөн нөхрийг чи болвол нөгөө ус орноосоо урсан урагч би чамд хэлсэн те би урагчдад дургу гэж хэлээд хаалгадаж нүүдэн зодож моцсон л байгаа байхгүй. За тэгэн гот нэг хэд хоногийн дараа толгойг нь цавчаа ицсэн гэсэн. Тэр одоо ямар зорилготой тэрийг унгааж авч байгаа бол Ван Сюн яг одоо нөгөө нэг өөрийгөө өргөмжилж нэг тусдаа том болох гэдэг шүү дээ тий. Бас л нэг орны хувьлаа Жин дайнастаас урваад том болох гэдэг нэг ийм явдал байгаа байхгүй. За ингээд ер нь бол Жин улсын яг нэг дорн нумарт зүгийг захирж исэн том байхгүй. Тэгэхээр тэр хамгийн том багнан те өөрөө тусгаар бие даах гэж хагаад өөрөө нурж унж байна. Тэр нурж унж байна гэж хүмүүд ашигтай гэсэн үг байхгүй. Тэгвэл албаар л юм байна л да. Угаасаа Жин династи ийшээ туслахгүй. Тэм учраас тэрийг нь авчиж байгаа юм байна л да ер нь л те. За тэгтэл одоо нэг зүйл гарч ирнэ. Энэ юу гэхэлэр хүнүүгийн Лиочун те Лиочун. За Лиочун шанью байгаа. За энэний хоёр алдар цэргийн жанжин байна. Гэтэл энэ алдарт хоёр цэргийн жанжиных нь нэг нь ялагдаад байдаг. Нэг нь ялаад байдаг. За нөгөө ялагдаад байгаа нь болохоор хүнүүгийн шаниугийн удмын хүн байгаад байдаг тий. За нэг энэ асуудал гарчиж байгаа. Лио бол одоо нэг тэр US чанааны дэргэд буцхуулчлаа шүү дээ тий. За буцхуулсандаа ихэд ингээд ачимдаа сууж байгаа байхгүй. Би ялагчлаа гэж сууж идэл чинь шийлээ тэнцтэй амжилтын тухай сонсогдоо шийлээс бодоо олгож байна тий. Шийлээ бүхнийг одоо ингээд явж ингээд нөхөө жанжиндаа нэг амар дургууслыг хөргөж байгаа байхгүй. За тэгээд тэрээр одоо ингээд уурандаа хятад руу дахин товтлсон байна. За энэ удаа товтлсон чинь нөгөө хятад чинь яасан бэ гэхлээр хүнүүгийн морц зэрэгтэй яаж байлдах уу гэдгээ маш сайн мэдсэн байсан. За тэр нь юу гэхлээр хүнүүгийн морц зэрэг болвол одоо олон явган цэргийг гадна талаас нь бүсэлж байлдвал амжилттай. Харин нөгөө явган цэрэг чинь морц цэргийг бүсэлчих юм бол морь хаашаач гарч чадахгүй болчихж байгаа байхгүй. Тийм. За тэгэн гут чинь яг энэ аргыг хэрэглээд ахаад нөгөө нэг Лиог чинь бас ингээд арай ядан амьд гарахад л үлдэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг уурнаасаа болоод тэр Лио тий хүнүү цэргийн жанчин дахин ялагдаж байгаа. Ийм үйл явдал өрнөж байгаа байхгүй. Ер нь хэцүүчтэй тий. Тийм ээ. Хэцүүдэх бишээ. Яг байж л байгаа тий. Асуудлууд байж. Жанжны хувьд бол тий жанжны бол жоохон хэцүүдчлээ. За тэгээд ер нь бол юу яаж байгаа тий. Ер нь бол юу яаж байгаа. Би нүг яасаал хэлдэг болж байгаа. Бодоцсон чи. Одоо нөгөө босогчд гэд байгаад байгаа шүү дээ тий. За энэ босогчд бол яг
угсаа гарвал нэгтэй хятадуудаа ингээд эсэргүүцэж байлгах гэдэг. Гэтэл нөгөө нэг Лио ч юм уу Шилэ цэргийн жанжинтай эдний цэргийн бүрэлдэхүүн ч гэсэн хятад хүмүүс байгаа гэдэг. Тэгэхээр энд бол ер нь хин хамгийн их хохирж ийнө гэхлээр хятадын ард түмэн хятад иргэд хятад цэргүүдтэй эдгээр хүмүүс маш их хохирж байгаа ийм зүйл болоод байгаа байхгүй. За гэтэл энд бас нэг Сима Жуй гэдээ бас нэг нөхөр гараад ирнэ. Энэ нөхөр бол одоо яг нийслэл хамгаалах зорилгоор те ач мөн одоо ингээд хөвгүүдтэй те мөн их цэргийн жанжтай бол цэрэг өгөөд явуултал хүмүүчүүдийг буцагсан байгаа. За. Тэгсэн мөрлө цааш нь давшаагүй. Тэгэхээр энэ бол яг тэр жин улсын тэр цэргийн айрмын цэргийн жанжин нь эсвэл тэнэг хүн үү? Эсвэл одоо нэг арай өөр зүйл бодож явж ирсэн нь гэдэг зүйл яригадаад байгаа байхгүй. За тэгээд судлаа Сима юу нийл удаан бах та тий. Харин тий. За тэгэн гут одоо хүннүүгийн нөгөө Лио тий ярагдаад идэг нөгөө хүннүүгийн шаниугийн угсааны цэргийн жанжин тий. За энэ жанжин 316 онд бол тий чанаа руу дахин довтлсон. За ингээд дахин довтлсон гэтэл бол өмнөөс ирсэн нэмэлт хүч хөнөөчүүд рүү халдаж зөрхлөг байгаа байхгүй. Тэгээ жин улсын өмнөөс нэг цэргийн хүч ирж байгаа шүү дээ. Тэд нар нь бол Минди Хуандыгаа бол зөнд нь орхичж шүү дээ. За тэгэн гутаа нэлийн зайтай ингээд зогсож байгаа. Зайтай зогсон гутаа хааны ордонгод ингээд бүслэгдээ те ингээд хэцүү болж шүү дээ. Тэгсэн чинь тэрний цэргийн жанжин нь болохоор за бас нэг цэргийн жанжин байгаа. Соча ингээд. За тэр хүн бол Ли Йод чинь илчилгээж байгаа байхгүй. За тэр илчилгээхдээ юу гэсэн бэ гэхэлэр чи бидэнтэй нэгдээд те тэгээ хоёулаа манай хааныг дайр яаж байгаа байхгүй. Хэрэг дайраад амжилтанд орох юм бол чанаа нь хотыг те хотын чамд үгүй. Хотын дэлгүүрийг чамд үгүй гэж байгаа байхгүй. Тэгэн гут нь Лио яах вэ? Одоо чананыг авах гэж өчнөө үдсэн юм ч үү те. Тэгэн гут энд нэг юм болж байгаа байхгүй. Би 15 жил цэргийн аян дан хийж явах явцдаа те урвалт гэдэг зүйлийг нэг ч удаа хийж байгаагүй. Гэж хийлээд нөгөө элчийн толгойг тастан гутаа би харин ордон руу биш эхлээд чам руу дайрах болно дайнд бэлтгэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ харин өмнөд хүннүүгийн маань ер нь одоо удирдаад дайн хийгээд байгаа яваад байгаа хүмүүсийн зорилго нь те одоо нөгөө хүннүү улсаа босгох гэдэг ч юм уу те сэрэгч гэдэг юм уу тийм бол биш юм шиг санагдаад. Биш байгаа хэвээр. Тийм байна. Ер нь зүгээр эрх мэдлийн төлөө одоо хан гүрнээс те одоо энэ ингээд нөгөө бутарсан байгаа маш олон гүрнүүдээс хинэн толгой дээр гарах вэ гэж тойрол үзэлцээд байгаа юм шүү. Тэгэл яавал одоо улсаа зэсэн хан гэж нэрлэж байгаа учраас гэсэн те тэр хуучин хан гүрнийг сэрэх гэдэг байгаа юм шиг тийм зорилготой юм шиг. Тэгэл бусадтайгаа нийлээл жижиг байгаа хэдийгээ хооронд нь мөргөлдүүлээл ингээл. За тэгэхээр Лио бол ер нь дотор бол энэ зүйл бодож байгаа байхгүй юу? Хятадууд бас итгэдэг байсан байгаа. Тэнгүү дахиад нэг юм урагч хятад жанжнаар би юугаа хийдэг юм гэж те. Тэгээд тийшээгээ дотлоод буцагсан байгаа байхгүй. За ингээд ордон өөрөө ямар ч хамгаалтгүй байсан учраас Менди, Хуанди, Лиод бууж өгч байгаа. За ингээд нөгөө олон удаагийн ялагдсан Лио болоод Менди Хуандыг буулгаж авсан те. Энэ нь өөрөө маш том гавь болж байгаа байхгүй. За ингээд Менди Хуандыг болоод Люцөнд те одоо хүнүүгийнхаа шаниуд Пиньян руу явуулж байгаа. Пиньян руу? Тэ Пиньянд одоо нөгөө нэг Пиньян гэдэг газарт одоо хүнүүнээр нийслэл байгуулсан байгаа байхгүй. За тэгвэл гот нь Люцэн шаниу байгаа шүү дээ хүнүүгийн шаниу. За тэр одоо тэнд ингээд ордонд ингээд байж захираад байж шүү дээ. За ингээд ордон захираад байжсэн чинь нөгөө жин улсын Хуанди барьцаагаар ирсэн. За ингэн гут нь нөгөө Люцэн чинь тэр Минди Хуандигаар бахаа гэх юм те нэлийн сайн хангаж авдаг байхгүй. Юу вэ гэхэлэр ордонд айгүй том найр хорим хийгээ те. Тэр найр хорим дотор болохоор тэр хүмүүст үйлчлэж одоо хундаг төсч явж байгаа хүн нь жин улсын Хуанди Минди байгаа байхгүй. Энийг харсан одоо те Люцэн шаниугийн хүн энэ бол те мууч сайнч гэсэн Хуанди байсан хүн ингэж готомшиглж байхаар цаазлаад алчгаач гэсэн гэж байгаа. За тэг өнөөдөр ингэ хүргээд юу болж байна чи үнэхээр ойлгоход хэцүү юм байна те. Тэг үнэхээр газрын зургийн байраад хөөгөөд үйл явдлаар мод эн чинь тэгээд нэх удаан хугацаанд үргэлжлээд байхгүй байгаа шүү дээ. Богино хугацаанд л болж байгаа шүү дээ. Богино гэдэг нь хэдхэн жилийн дотор ийм бүлүүд болоод байгаа шүү дээ. Миний хувьд одоо хамгийн санаа зовж байгаа юм тэр нөгөө нэг яг энэ хүннүүгийнхэн те одоо соёлыг нүүдэлчин удам угсаа тэр бүх юма хадгалаад авч байгаа тэр малчин ард түмэн маань. Тэгээд тэр хойно одоо бас нэг одоо хүннүүгийн одоо их нутаг дээр те одоо Сиамби гих мэтлэн одоо бас сууд ингээд
гарч ирсэн тэрүүгээр бас Тийм нэлээд тухайн цаг үед бол одоо нөгөө Сианби бол олон болоо задарчихсан. Тэгээ задраад дээрэс нь одоо Моюун Тобо одоо саяны Можунгээ гараад ирж байгаа Тобогээ гарч ирж байгаа эдгээрүүд ингээ бол задарж байгаа. А тэрнээс гадна яг уугуул Монгол нутагт бол Жужаан улс байгуулагдах гэж байгаа урдч нөхцлүүд бий болж байгаа. Ийм үйл явдал болж байгаа. Гэтэл тэр хятадын газар нутагт чинь хүмүүнээр чинь бас л ингээл үдэлцэл яваад байгаа юм тийм. Одоо тэр баруун Европ руу явсан хүмүүчүүд хүртэл яаж байгаа вэ те. Ерөн зүгээр нөгөө сайнтай тэгээ муутай болсон юмыг процессын дагуу бүгднийг мэднэ гэдэг л ерөөсөө энэ хүмүүн төвлөрүүлгийг чинь ганц гоё юм байгаа шүү дээ те. Дандаа сайхныг нь дандаа онж явсныг дандаа яалж явсныг нь яагаад гэдэг. Юунаас болоод юу болоод яаж хотоос яваад яаж оноод ингээд яасан гэдэг тэр болгоныг ингээд үлдээхгүй хэцүү байгаах ойлгож хэцүү байгаа бох. Гэтэ үлдээхгүй бүгднийг нь бас хийгээд хүргээ явж байгаа. Одоо Амиг сургуулийн түүхийн багш Маратхан таваас талхаснаа илэрхийлье. За дараагийн дугаараар хоёлаа игээд уулзъя те. Дараагийн дугаараар ямар сэдвээр ярих вэ? Дараагийн дугаар дээр болохоор хоёлаа за бүр яг энийг нууцлж яддаг хаа. За тийм. За ингээд нэвтрүүлэг юм аа. Би сая нөгөө нэвтрүүлгийн ихэнд нэг төр хэлсэн шүү дээ. Одоо нас барсан ч гэсэн өөрөө хүртэх болно гэдэг. Зөв. За ингээд нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр өдөр бүр шинэ үрээтэй телевизийн хамт олон маань болон за Jack Jonas болон Vera Moda брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютор болсон одоо Infinity United компани хамт олон маань ажиллаа. Та нэвтрүүлгийг NTV телевизээр болон 83.3 болон 107 гэсэн хөтөлбөрөөр хүлээн аван сонслоо. Дараагийн дугаар болцсон баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.